үндэсний хүрээлэн бол онцгой чухал ач холбогдолтой ийм институт байна. Хууль зүйн дотоод хэргийн яамны 13 байгууллагаас 12 нь дотоод хэргийн салбарт хариалагдсан. Өөрөөр хэлбэл одоо дотоод хэргийн яамны үндсэн чиг үүрэгт хариалагдана. Хууль зүйн үндэсний хүрээлэн бол хууль зүйн яам гэдгийг тодтогч, өргөж, мөн оршоож байдаг одоо ганц институт байна. 2024 оны 7 сарын 3-ны өдөр яг энэ барилгын бас шавыг энэ газар дээр тавьж ирсэн. За өнөөдөр бас яг энэ барилга маань жил гаруй дотор ашиглалтанд ороод яг нээлттэй хэрэгтэй зэрэгцээд бас яг энэ нээлтийн үгийг хэлэх ийм завшаан тохиолсонд би хувийнхээ хувьд бас их баяртай бэлгшээж байгаа. Энэ өргөнөөс Нарангэрэл Актемч багш шиг маань олон сайхан актемч тодроосоо, олон сайн хуульчид, олон сайн хуулийн судалгаанууд, бүтээлүүд төрөөсөө гэж хүсэн яриа. Шинэ хүрээлэн хуульчдын өргөө маань сүндэрлэн бослоо.